Хамтдаа үзэгчтэй маш их баярлалаа, хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ зочноо олзуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочноор Нэгдсэн үндэсний байгууллагын энхийн ажиллагааны газрын бодлого үнэлгээ сургалтын хэлтсийн сургалтын нэгдсэн албаны гишүүн улсуудад дэмжлэг үзүүлэх багийн дарга Хурандаа Ням Жаргал бидний студид ирсэн байна. Сайн байна уу? Өнөөдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Та бүдтэй ч гэсэн өнөөдрийн мэндийг хүргье. Урилгыг мань хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. За ярианыхаа эхлэлд бас үзэгчдэдтэй сургалтын хэлтсийн одоо сургалтын нэгдсэн албанд те та одоо 4 жил хагас одоо бараг те үйл ажиллагаагаа явуулаад ажиллаад ирсэн байгаа. За тэгээд энэхүү ажлын хүрээнд бас ямар төвшөлт одоо болсон бэ? Энэ талаар мэдээлэл бид бүхэн авах гэж байна. Тэгэлгүй яг хоо би нэгдсэн үндэсний байгууллагын төв штабт 2021 оны 9-р сард томилогдож очсон. Нээлттэй сонгон шалгуулалтанд нь ороод манай Батлан амлын зөвлөгчний жанжин штаб маань зөвшөөрөөд ингээд харилцан хамтын ажиллагааны хүрээн дээр ямар ч гэсэн өөрийгөө тодорхой хэмжээнд бэлдээд тэнцээд энэ албанд томилогдоод очсон. Анх очиход бол сургалтын алба маань өөрөө Integrated Training Service буюу нэгдсэн сургалтын алба гэсэн нэртэй мөртлөө сургалтын материалууд нь болохоор цэрэг цагдаагийн баг илгээж байгаа алба хаагчтай яг ингээд нэгмэл байдлаар хүрч чаддаггүй. Цагдаагийн багийн сургалтын материал гэж тусдаа, цэргийн багийн сургалтын материал гэж тусдаа. Цэргийн баг өөрөө дотроо бас маш олон янзын хэлбэртэй одоо холбооны рот, тусгай очны рот, инженерийн рот, мотуудлахын батальон гэдэг ингээд маш олон хэлбэртэй 20 төрлийн хэлбэртэй юм батальонууд багууд цэргийн багууд байгаад байдаг. Тэгээд цэргийн сургалтанд нь ажиллагааны бэлтгэхэд ашиглах сургалтын материал нь ерөөсөө юм нэгдмэл нэг байдлаар ашиглах тийм ямар ч боломжгүй байсан. Энийг бол одоо би өөрөө бас энхийг дэмжих ажиллагааны хэлцтэй тодорхой хэмжээгээр ажилласан учраас маш соргогоор мэдрээд баг хамт олондоо хэлсэн. Миний баг хамт олон маань маш сайхан хүлээж авсан. Тэгээ бидний хамгийн түрүүн боловсруулсан сургалтын материал маань бие үрэлтгөөний хамгаалт гээд 2022 онд бид нар боловсруулж батлуулаад Under Secretary General буюу ерөнхий нарийн бичгийн даргын орлогч дарга энхий ажиллагааны газрыг хариуцдаг. Тэр хүн маань баталгаажуулаад энэ сургалтын материалыг бид нар цэргийн багт ч ашиглаж болно, цагдаагийн багт ч ашиглаж болохоор ийм боловсруулсан эхний материал нь гэсэн үг. Энэ бол яг миний хувьд миний баг өөрөө Member State Support Team гэдэг маш гоё нэртэй гишүүн улсуудад дэмжлэг үзүүлэх баг. Нэгдсэн үндэсний байгууллага өөрөө 193 гишүүн улстай. Тэгэхээр энэ 193 улсын өмнө бид нар хүлээсэн хариуцлага 100% биелүүлээд ингээд нэгмэл байдлаар ашиглах юм боломжтой сургалтын материал хийсэн. Яг намайг нүүбэд очиод ажиллах ихний үед одоо Малид явж байсан ажиллагаанд нүүбийн цэнхэр дуулахтнууд буюу энхийг сахиулагчдын эсрэг халдлага дайралтууд маш ихээр хүртэж исэн. Тэгэхээр бид нар нөгөө бие үрэлтгөөнийхөө өөрийнхөө энхийг сахиулагчдынхаа хамгаалтыг хийхгүй бол боломжгүй байна гэдгийг бид нар мэдэрсэн учраас шинэ бодлогын баримт бичгээр нь тулгуурлаад шинэ сургалтын материалаа хийсэн гэсэн үг. Тэгэхээр энэ нэгдмэл байдлаар зохион байгуулсан сургалтын материал ганц үгээр зогсохгүй хоёр дахь нь бид нар бас хийсэн байгаа. 2024 онд тэр нь болохоор мэдээллийг санаатай олон санамсаргүйгээр бусдад түгээх, үзэн яддаг сэдлийг төрүүлэх тэр сургалтын материалыг цэргийн баг, цагдаагийн баг бас ажиллагааны газар оронд байхдаа ямар хэмжээний одоо контентийг боловсруулж нийтэд цацгав, эхийг сахиулагчдын эсрэг яаж халдлага дайралтыг багасгах, эерэг мэдээлэл нөгөө орон нутгийн иргэдэд түгээх гэдэг чиглэг оруулсан юм сургалтын материал байгаа. Энэ дээр бас нэг супер амжилт гаргасан нь юу вэ гэхээр ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор 24 цагийн дотор баталгаажигдсан юм бүр том амжилт гаргасан юм сургалтын материал болсон. Гэхдээ энэ бол дан ганц бидний манай багийнч биш өшөө дээр нь бодлогын багтаага нэгт хамтарч ажилласан учраас бодлого нь өөрөө цоошин, дээр нь сургалтын материал цоошин. Тийм болохоор ингээд ерөөс ажиллагааны газар орондоо энхийг дэмжих танд маш чухал хэрэгтэй сэдв байсан гэсэн үг. Энэ хоёр амжилтаар л хамгийн их бахарх байна тий. Яг сургалтын материал гэхээр за яг энхийг хамгаалах ажиллагааны яг урдчилсан одоо яг тэр доторх зүйлсийг битээр сайн мэдэхгүй байна тий. Яг юу байгаад байдгийг яг ямар заалтууд ч гэдэм юм ямар юм сургалтууд ер нь байна вэ? Яг тэрийг гоё дэлгэрэнгүй жоохон мэдмээр. За тэгээ. Яг миний баг болохоор өөрөө ажиллагааны нэг бэлтгэлд зориулагдах сургалтын материалыг нь боловсруулдаг. Нэгдүгээрт хамгийн нэгдүгээрт бодлогын баримт бичгтээ уялдуулж боловсруулна. Хоёрдугаарт энийг гишүүн улсууд буюу нүүбийн 193 гишүүн улстай түгээдэг. Түгээхдээ бид нар өөрсдөө 14 хүнтэй баг 193 улстай хамтарч ажиллана гэхээр яаж ч бодсон логикоор боломжгүй байгаа учраас сурагч багшийн дамжаагаар гишүүн улсуудад эсвэл твээр нь эсвэл олон улсын түвшинд хийдэг. Тэгээд сурагч багшуудыг нь ураад CV background бүх юм өөрчилж авчгаад яг тэн дээрээс үндэслэж шаардлага хангасан багш нарын оролцуулдаг ийм процесстэй тим явдаг байгаа. За гишүүн улсуудаа түгэн гурав дахь бидний үндсэн үүрэг нь болохоор энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвүүдийн зөвхөн нэг ширхэг дамжаан дээр сертификат олгодог. Түрүүний хэлсэн ерөнхий нарийн бичгийн даргын
орлогч даргын гар хэсэгтэй сертификатыг албажуулж олгодог. Жишээ нь Монгол Улсын зэвсэг түвшний энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв нь цэргийн ажиглагчийн дамжаа явуулах бүрэн боломжтой боллоо гэдгийг баталгаажуулсан батламж олгодог гэсэн. Тэгэхээр дан ганц Монгол биш 193 улс дотор Кени, Бразил, Австри, Герман гэдэг зөндөө олон улс байгаа. Тэгэхээр бүх улсуудад л энэ энхийг дэмжих ажиллагааны сургалтын зөвхөн дамжаа тус бүрээр олгодог. Тэгэхээр ингээд энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийг бид нэр цогцоор баталгах бас ямар ч боломжгүй. Тэгэхээр дамжаа нэг бүрээр гээд 193 улсаар нь таад ингээд үржээд энхийг дэмжихийн сургалтын төв нь улс болгон 20-3 байгаа зарим цагдаагийн сургалтын төв, зарим цэргийн сургалтын төв гээд ингээд үржигдээд нэг сургалтын төв зарим нь 10-аад дамжаа хийн. Тэгэхээр ингээд тооны хувьд эн чинь ингээд байнга үржигдээд яваад байгаас тэгэхээр нөгөө 14 хүн чинь ерөөсө хаанаач хүрхгүй тийм юм болчиход байгаа. Тий. Үндсэн 3 дахь ажил нь батламж олгодог ажил. Энэ нь бол ерөөсө бид хэдийг бол 24 цагийн турш тасралтгүй ажиллах ийм шаардлага байнга тавигддаг байсан. Тэгэхээр баг хамт олонныхаа бас стресс менежмент нөгөө ажил амралтыг гэр бүлтэй бүх юмыг зохицуулах асар их шаардлага яг миний өмнө бидний өмнө бүгдээрэнд нь тулгараад исэн гэсэн үг. Ер нь бол үндсэн 3 ажил ертөсөө л энэ. Сургалтын материалаа боловсруулна, түгээн, батламж олгоно гэсэн. Тэгэхээр одоо зүгээр төсөөлөхөд бол маш их судалгаа, шинжилгээний л ажил явагддаг юм болов уу гэж байна. Тэгэнгүүт яг тэр материалын зүгээр сүүлийнх материалын жишээ нь 24 цагийн дотор ингээд баталж яах гэдэг бол цаадын судалгаа шинжилгээнд яг хөө нарийн шалгаж ингэж харддаг ч гэсэн шууд бас нэг итгэлцлийн зүйл байгаад байна гэж харж байна. Итгэлцэл бол маш гоё асуулт байна. Итгэлцэл бол маш чухал. Яг нэгдсэний байгууллагын төв штаб дээр ч гэсэн яагаад гэвэл тэр том албан тушаалтаа дарга маань манай багт итгэж гинэ гэдэг чинь миний өмнө ажиллаж исэн хүмүүс намайг захирч байгаа дарга нарын миний өмнө Шинэ Зеланд дарга байсан намайг сонгож авсан хүмүүс маань тэр хүний маань одоо тогтоосон дэг жайг стандарт нь яг тийм байдалд хүрэж байгаа байхгүй юу. Тэгэхээр би тэр Шинэ Зеланд дарга намайг сонгож авсан нэгдсэн сургалтын албаны дарга тэр хүнээсээ маш их зүйлийг сурсан. Үнэхээр бахархдаг. Тэгэхээр энэ итгэлцэл дээр үндэслэгдэж ажил явагддаг л гэдэг нь л маш чухал. Тэгээд бид нар өөрсдөө яг энэ сургалтын материалыг дан ганц өөрсдөө шүүрч аваад бас хийх тийм боломжгүй. Бид нар заавалчгүй зөвлөгч авна. Дээрээс нь 193 гишүүн улсаасаа бас ажлын хэсэг байгуулдаг. Яагаад гэвэл бид 14 өөрсдийнхөө туршлага дээр сургуулаад хийчдэг. Дараа нь тэрийн нөгөө 193 гишүүн улс чинь шүүмжилвэл эн чинь асар их мөнгө, цаг хугацаа, хүний хөдөлмөрийг өргүүд зарцуулах болчиход байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн мотуудлагын батальоны сургалтын материалыг шинжилэхийн тулд мотуудлагын батальон илгээдэг яг хэдэн улс байна гэдгийг шүүн. Нөгөө 193 дотроос. Цэрэг хандивлагч улс нь одоо 120 гээд багасаад ирнэ. Тэнгүүд тэн дотроос ахаад 120 дотроос мотуудлагын батальон гингүүд ахаад 20 руу ороод ирнэ. Тэнгүүд нөгөө 20 дотор ч одоо Монгол улс хүртэл байгаа. Тэгэхээр яг энэ 20 дотроос үнэхээр одоо дэд хурандаа баригдын генерал цолтой судалгаа шинжилгээний ажил явуулах боломжтой. Энэ сургалтын материалыг зохион байгуулахад биднэрт үнэхээр ингээд чадварын хувьд, ур чадварын хувьд маш их нөлөөлж чадах тийм хүмүүсээр ажлын хэсгээ бүрдүүлдэг. Тэгэхээр гишүүн улсуудынхаа дэмжлэггүйгээр манай баг бас юу ч хийж чадахгүй. Биднэргүйгээр бас гишүүн улсууд маань юу ч хийж чадахгүй. Тэгэхээр итгэлцэл гэдэг бол ерөөсөө бүх шатан дээр байгаа гэсэн үг тий. Эмэгтэй алба хаагчдын хувьдаас асуумаар байна л да. Таны яг одоо энэхүү ажлын байр тий энэ дээр бас өмнө нь тань шиг юм эмэгтэй алба хаагч бас байсан болов. Яг миний энэ албан тушаал нөгөө профешнл буюу мэргэжлийн штабын хамгийн дээд түвшин P5. P1-ээс P5 гэж явдаг. P5-аас дээшээ болохоор директор 1 2 гээд хоёрхан түвшинтэй захирлууд бүр өдөрдох том түвшний ажлууд тийм. Тэрний дээр under secretary general гэдэг ерөнхий нарийн бичгийн дарга орлогч. Ерөөсөө миний дээр 3 том шатны тэгээд ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн үг байна. Тэгээд энэ professional-ийн нэгээс дээш нь ингээд зэрэглээд үзэх юм бол P3 нь хушууч түвшний хушууч цолтой цэргийн албаагч гүйцэтгэж болно. P4-ийн дэдрүндаа цолтой цэргийн албаагч гүйцэтгэж болно. P5-ийн болохоор хурандаа цолтой цэргийн албаагч гүйцэтгэх ёстой. Дээрээс нь баг удирдах хэрэгтэй болж эхэлнэ гэсэн үг. Дан ганц өөрийгөө хариуцахгүй ахаад ороо хүмүүс удирдах ажиллана гэсэн үг. Миний энэ албан тушаал дээр өмнө нь бол Монголоос хүн байгаагүй. Дээрээс нь нэмэгтэй цэргийн албаагч байгаагүй. Дандаа эрэхтэй Марокко, Гана гэдэг ингээд өөр улсын маш чадварлаг спортын мастер, шатрын мастер 3 хэлээр ярьдаг хүн байсан. Англи, Франц, Араб хэлээр. Тэгээ би Шинэ Зеланд дараагаараа миний өмнө ажиллаж байсан гадаад улсын эрэгтэй хурандаа нарын нөгөө бэкграундыг харчаад би гайхсан байхгүй юу. Яагаад гэвэл
надад тийм одоо 3-4 хэлээр ярих тийм юу алга. Дээрэс нь би шатрын мастер ч юм уу ямар нэгэн байдлаар ингээд спортод би амжилт гаргаагүй байдаг. Тэгээ та намайг ингээд яагаад сонгоч юу? Би ингээд өмнөх хоёртойгоо ахаад ингээд өмнөх хүмүүстэйгээ харьцуулахараас нэг арай өөр биш үү гэдгсэн чинь надаа олон хэлтэй байхын ашиг тус байдаггүй юм бэлээ гэж хэлсэн. Тэгэхээр тэр нь болохоор олон хэлтэй байлаа гэд ажилласаа хийж чаддаггүй байвал спортын мастер хэлээ гэд тэгэхээр би спортынхныгаа би яагаагүй шүү. Зүгээр одоо шатрын мастер хүн чинь сонирхлоороо ингээд шатраа тоглоод ажиллаа хийдэггүй ч юм уу ямар нэгэн байдлаар ажлын байран дээр тэр хүнд ажиллаа хийх P5 нь хэрэгтэй байгаад идэг. Тэгэхэд тийм хүмүүс байдсан байна гэдгийг зүгээр ганцгүйгээр л надад олон хэлтэй ашиг гэж байдгүй юм бэлээ гэд хариулангууд та дэлгэрүүлж өгөх гэж хэлэх ямар ч тийм боломжгүй байсан. Зэвсэг түвшнээсээ гэж ярих юм бол би Нүүбийн төв штабт ажилласан 3 дахь хүн нь. Миний өмнө манай баригадын генерал Болор P4 буюу дэд турандаа цолтой мессен дээр дэд турандаа цолтой байхдаа явж исэн. Дараа нь манай мэгмаржин хурандаа бас яг P4 буюу дэд турандаа гэсэн цолтой албан тушаалд явсан. Миний хувьд бол өмнөх 2 цэргийн албаа агчийнхаа амжилтыг ахиусандаа маш их баяртай байгаа. Тэгээд Монголын зэвсэг түвшний цэргийн албаа агчийн профешналын одоо хамгийн дээд түвшинд нь директор левел хүрэхин өмнөх энэ албан тушаал дээр ажиллаж чадлаа гэдгийг харуулна гэдэг бас маш том нэр төр хариуцлага байсан. Дээрэс нь Монгол улсынхаа түвшинд ч гэсэн одоо энгийн хүмүүсийнхаа хувьд ч гэсэн P5-д хүрэхэд бас яг төв штаб дээр бол хэцүү юм бэлээ. Сүүлд би Монгол улсаас нэгдсэн үндэсний байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгч нараас бас сонсч ирсэн өөр одоо Нүүбийн салбар харьяа байгууллага дээр P5 гэдэг албан тушаал олж авахын төлөө бас нэлээдгүй олон ажлууд хийдэг юм бэлээ. Тэгэхээр бас манай зэвсэг түвшний алба хаагчид маань бас энэ хэмжээнд хүргээд Монгол улсынхаа нэр хүндээ дан ганц зэвсэг түвшин гэхгүй эн чинь цаана ахаад Монгол хүн яваад байгаа байхгүй юу? Миний харж байгаагаар Нүүбийн төв штабт ерөөсө 5 хүн монгол хүн ажиллаж исэн. Инг сайхангаа P4 төвшин дээр хамгийн олон жил 20 жил болсон энгийн албан тушаалтай хүн байгаа. Цаана нь 2 эмэгтэй бас байгаа тэрвш гээд P3 дээр оюуна GS staff гээд support хийдэг дэмжлэгийн багийн тим хүн байдаг. Ахаад нэг эмэгтэй байгаа тэр нь бас P4 хавцаа байсан. Тэгэхээр ингээд бид 5 ингээд атгсан гар шиг Нүүбийн төв штабд ажиллаж исэн 5 хүн монгол хүн. Тэгээд тэнд дундаа бас левлийн ахиулаад ирсэндээ би бас үнэхээр их баяртай байгаа. Өстө бахархаж шүү дээ. Ингээд зүгээр хамаг бие шаарсан. Тэгээд үнэхээр гоё санагдаж байна. Монгол Улсын нэгдсэн үндэсний байгууллага за тэр дундаа энхийг сахиулах ажиллагаанд бол нэлээдгүй дээрээс тэ одоо нэлээд олон жилийн өмнөөс ер нь бол оролцоод эхэлсэн. За тэгээд яг энэ одоо тэр ажиллагаанд оролцоход бас нэг мэдээж тэр чинь бас нэг эрсдэлтэй, аюултай тийм нөхцөл байдалд очиж байгаа. За энэ сургалтанд бас сургалтыг аваад энэнийг яснараа бас өөрсдийгөө яаж хамгаалах вэ, яах вэ гэдэг зүйлийг бол мэдээд авах боломжтой байх нь тийм. Ер нь таны хувьд бас яг энэ энхийг сахиулахын яг ажиллагаан дээр нь яг газар дээр нь очиж ажиллаж байв уу? Ер нь тэр тал дээр ер нь яг өөрөө бичилж ингэж очиж ирсэн юм. Бичилж ажилласан. Би 2006 онд Баруун Сахарт явагдсан Минурсан ажиллагаанд цэргийн ажиглагчаар явж исэн. Энэ 2006 он бол яг манай зэвсэг түвшний хувьд нэмэгдээ энхийг сахиулагчаа ажиллагааны газар оронд илгээсэн юм анхны тохиолдол байгаа. Яг зэвсэг түвшнийхээ хувьд бид нэр анх бол Ерөөл Цэнгэл хурандаа, Даваад Орч хурандаа гэд 2 хурандаага 2002 онд Конгост явж исэн. Ажиллагаанд илгээж исэн. Тэгэхээр 2002 оноос 2022 он хүртэл 20 жилийн хугацаанд бид нар аюул том амжилтуудад хүрсэн, маш олон генералууд төрсөн. Бидний дундаас эмэгтэй генерал маань хүртэл Болор генерал маань яг тэр онд одоо энэ 20 жилийн ан дээр генерал цол хүрсэн байгаа. Зөндөө олон эрэгтэй генералууд маань хүчний командлагчийн орлогч гээд баяр сайхан генералууд маань зөндөө олон генералууд сектор командлагч хийсэн маш том амжилтууд байсан. За энэ 20 жилийн дараагаар 2023-24 онд Эрдэнэт генералыг та бас сонсч ирсэн баг те Кипрт цэрэг хүчний командлагч гэдэг одоо яг ажиллагааны газар ондох хамгийн том албан тушаалыг авсан тийм хүн байгаа. Энэ жил яг манай зэвсэг түвшний хэмжээнд бол 2026 он эмэгтэй энхийг сахиулагчаа илгээсний 20 жилийн болж байгаа. Манай Батлан амгалахын зэвсэг түвшний жанжин штабаас бас тодорхой бодлогоор эмэгтэй энхийг сахиулагчтайхаа нэр хүндийг олон нийтэд түгээх тийм ажлууд хийгдэж байгаа. Бид нэр яг тооны хувьд эрэгтэйчүүдтэйг харьцуулахад харьцангуй бага. Эрэгтэйчүүдийн маань тоо яг 2002 оноос хойш өнөөдрийг хүрэхээр 24 мянга гараа авсан байгаа. Эмэгтэйчүүд бол тэнд бол маш бага тоотой харагдана. Гисэн хэдий ч бид нэр цэргийн багийн зархичаар үргүүцсэн Тунгаамад турнаа Дарфурт ротын зархич хийсэн одоо мотуудын батальон дотор нэргүү гэдэг турнаа байгаа. За ингээд маш олон цэргийн албаа агчид маань маш олон одоо өндөр албан тушаалыг хангасан хамгийн сүүлд хурандаа нэргүү маань өмнөсөдөө
явагдсан анмис ажиллагаанд одоо цэргийн хүчний командлагчтай эмнэлгийн чиглэлээр одоо зөвлөдөг одоо цэргийн хүчний төв штабт нь ажиллаж чадах юм хэмжээнд хүрсэн байгаа. За би өөрөө бас яг нүүбийн төв штаб P5 дээр нь ажиллаад ирлээ гэхээр бид хэд маань тооны хувьд аягүй цөөн мөртлөө чанарын хувьд бид нар бас эргэжтэйчүүдтэйгээ мөр зэрэгцээд явж байгаа да бид хэд бас аягүй их барахж байгаа. Бид хэд маань бас эргэжтэй цэргийн албаагчдгүйгээр бас хинч биш дарга нарынхаа зөвлгөөгүйгээр бас хинч биш. Тэгэхээр өнөөдөр биднэрт бас ийм сайхан боломжуудыг олгоод өдий хүртэл явуулж байгаад нь би бас энэ завшааныг ашиглаад Монгол Улсынхаа засгийн газар зөндөө олон шийдвэрүүд биднэрт нөлөөлж гаргаж ирсэн. Монгол Улсын Батлан малхийнхаа үе үеийн сайд нартаа, зэвсэгчний жанжинчтай байхаа үе үеийн дарга нартаа бидрийг өдий төр дэслэгчээс энэ хүртэл замыг туулахад маш их дэмжлэг үзүүлж ирсэн. Тэдний хүчээр бид нэр өдий зэрэгтэй яваад бодоо ачийг хариулж ийн л гэж харуулдаг байгаа байхгүй бид нар тооны үед багч гэсэн чанарын үед ингээ аюулсаа явж байгаа шүү гэдэг хэлмээр санагдчихлаа. Дээрэс нь би бас нэг давхар юм хэлж яг асуултаа ноёлдуулаад манай яг тэр үед энхийг дэмжих ажиллагаанд орчоод бид нэр 20 жил төхөөд байдаг. Би ч 21 онд явсан гэдгсэн шүү дээ, тий. Монгол Улсын дэвсгэр түвшний энхийг дэмжих ажиллагаанд сургалтын төвийн нэг ч сертификат нүүбэр батламж авч чадаагүй байдаг. Бид нар 20 жил болсон. Тэгсэн мэтлээ тэрийг яаж авахаа сайн одоо мэдгүй процесс дээр алдаа гараад ингээд буцдаг зөндөө олон орлого хийгээд бүтээгүйсэн байхгүй юу. Тэгээд миний явсан албан тушаал нь харин яг тэрийг хийдэг хүн байж таарлаа би. Тэгэнгүүт эн чинь боломжийг хамгийн түрүүнд шүүрч авахыг бодно үстэй. Шууд эхний 5 сардаа, эхний 1 сардаа ажлаа гартаа оруулаад 4 сар дотроо тэнд ажиллаж исэн манай байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх хурандаа гаан юу гэдэг хүн бисэн. Тэр хүндээ би хэлсэн юм. Манайх одоо яг сертификат авдаг ажил дээр нь би ингээд ирсэн юм байна. Батламж олгох юм байна. Хэдүүлээ энийг ингээд дистрибьюшнд авъя гэд. Тэгээ манай хүн тгийгээд яам жанжин штабтайгаа сайхан холбогдоод би яг ажиллаж авах хугацаанд 2022 онд цэргийн ажиглагчийн дамжаад сертификат олгуулад 2023 онд ажиллагааны бэлтгэл цэргийн багаар олгуулад хамгийн сүүлд сая ирэхээс өмнө 2026 онд штаб офицерын дамжаан дээр ингээд нүүбээс аль байсны батламжийг олгосон. Манай энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв нэгдсэн үндэсний байгууллагаар баталгаажсан 3 сургалтын материалтай сургалт явуулдаг ийм баталгаатай болсон гэсэн. Тэг чинь бас сертификат жилдээ бас хэдхэн улсуудад өгдөг гэж гарч ирсэн юм байна. Тий. Яг бидний зардлаар бол нэг удаа нэг жилдээ 8 улсад болох тий. Тэгээд очингуудаа би ч одоо бас өөртөө боломж бүхэл юм ашиглаад нөгөө 8 улсын чинь тоонд нь өөрхөн улсыг багтаачиж байгаа. Гэхдээ өдөө хүртэл ажиллахдаа хизээч чи өөрхөн улсыг төрөлх улсаа инглээ гэж хинч гомдол гаргаагүй. Яагаад гэвэл би ижил тэгш бүр 8-ыг давуулан биелүүлээ жилдээ 24, 25 заримдаа 32 улсад хийжсэн. Тэр чинь одоо ажиллах хүч, хүний нөөц, мөнгө санхүү бүх юм ингээд маш зөв зохицуулсан. Дээрээс нь багтаа нэг баг шиг ажиллаж чадъя гэдэг өөрөө анханасаа тавьсан байсан. Тэгэхээр миний багийн дэд турандаа хошууч нар бол үнэхээр гар нийлэмжтэй ажилсны л үр дүн гэж бид нар бодож байгаа. Маш олон улсыг яг Монгол улс шиг зөндөө олон улсыг цоо шинээр энэ сертификат баталгаажлалт олгосон ажлуудыг хийсэн. Яг манай улс шиг бас яг процессоо яаж хийх үү гэдэг дээрээ гацсан. Тийм улсууд байсан. Хамгийн сүүлд би үдэн гаргалтын хүлээн авалтаа хийх болоод тэр олон хүнийг өөрч чадахгүй болохоор зарим гишүүн улсууд үлдсэн байсан. Хамгийн сүүлд бүгдээнд нь баярсан талархлаа илэрхийлэхэд миний огт бодоогүй тийм улсуудаас би аягүй хариу авсан нь дандаа нөгөө батламжтай холбоотой. Манай улсад итгэл найдвар өгөө, дээрэс нь бидэрт зааж чиглүүлээд энэ сургалтын материал авах нь баталгаажлалт авах нь бидэрт одоо хамгийн үнцэнтэй ажилласан шүү. Таныг байх үед энэ хэрэгжлээ гэдэг тийм мессеж, имэйлүүд аягүй хүлээж авсан. Тэрийг би нөгөө ерөөсөө тийм хүлээлтээс давчихсан тэрийг авна гэж бодоагүйсэн байхгүй тийм хариунууд. Тэгэхээр тэр бол хамгийн гоё юм. Ямар гоё юм бэ. Яг энэ нь бол цаагаараа яг хувь хүн зүгээр ингэж ажиллаж байгаа хэдий яг Монгол улсын нэр хүндэл явж байгаа. Одоо мэдээж эн чинь яг цэргийн одоо яг энхийг сахиулах ажиллагаанд явж байгаа манай энэ зэвсэг түвшний алба хаагч нар маань хүртэл яг очсон газараа бол нөлөөтэй ядаж л монгол хэл, монгол дуугаа сургачаал хүрээд ирдэг. Нэр хүндэн ч гэсэн маш сайн байж байдаг. Яг ингээл арын албанд нь бас ингэж давхар ажиллаад бичиг засны ажил хийгээ ингээ таад маань ч гэсэн яг адилхан өөр нөлөөтэй нөлөөгөө үзүүлээд дэлхийд дахинд бас Монгол улсынхаа ингээ нэр хүндийг хүргэж явж байгаа. Та дээр бол маш их бахархаж байна. Дээр нь бас 20 жилийн баярын мэндийг хүргэе те. Яг одоо яг энэ онд тохиож байгаа. 20 жилийн. Ер нь яг 20 жилийн хүрээндээ яг энд Монгол улстай ч гэдэг юм уу зохион байгуулагдах энэ тийм ажил юмнууд ер нь байдаг болов. Бага энэ 5 дугаар сарын 29-нд энхийг сахиулагчдын баярын өдөр болдог жил бүрийн нэгдсэн үндэсний байгууллагаас тогтоосон өдөр байгаа. Тэр өдөр манай Батлан амлах яамнаас ажил зохион байгуулах гад эмэгтэй энхийг сахиулагчдаа цуглуулаад тэдний алдар гавьяаг магтан дуулгах тийм
өдрөлөг хийх гэж байгаа. Тэндээс цааш төлөвөөг нь би нарийн сайн мэдэхгүй байна. Ягаад гэвэл би Монгол улсад ирээд дөнгөж 1 сар болж байгаа учраас бас төдийлөн бүх юмдаа нарийн ширээ ороогүй байна. Хамгийн ихний мэдээ нь бол энэ байна тийм. Тэгээ бидний ярилцах хугацаа өнөрлөх гэсэн байна. Тэгээ танаар маш их бахархаж суулаа. Монгол улсын зэвсэг түвшин төдийгүй дэлхийн бусад улс орнуудаас ч гэсэн маш одоо үнэтэй хувь нэмэр оруулсан танаар бид маш бахархаж байна. Тэгээ өнөөдөр урилгыг маань хүлээн авч ирсэн танд их баярлалаа гэдгээ дахин хэлье. Нэвтрүүлгийн төгсгөлд бас гар нийлээ ажилдаг маш сайхан хамт олон байдаг болоо гэж бодож байна. Тэдгээр хүмүүстээ сайхан үг хэлээ л дээ. Маш их баярлалаа. Та хоёртоо ч гэсэн маш гоё асуултууд асуулаа. Тэгээд үнэхээр энэ аз жаргалтаар энэ нэвтрүүлэгт оролцлоо. Тэгээ энэ дашрамд Батлан амлах яам зэвсэгчний жанжин штабынхаа удирдлага энэ хийдэмж ажиллагааны хэлтсийн хамт олон үндэсний Батлан амлах сургуулийн одоо багш нар, цэргийн холбооны тэнхимийн багш нартаа, эрдэмтэн багш нартаа, тэгээд хамт олондоо шавь нартаа намайг таньдаг бүх хүндээ, аав ээждээ, хань гэр бүл хүүхэд бүх хүндээ энэ сайхан өдрийн баярын мэндийг дэвшүүлье. Тэгээд та нартаа бүгдээрээ наад жаргал сайн мөхний хүсье. Маш их баярлалаа. Баярлалаа үзэгчдээ өнөөдрийн зочноор Нэгдсэн үндэсний байгууллагын энхийн ажиллагааны газрын бодлого үнэлгээ сургалтын хэлтсийн сургалтын нэгдсэн албаны гишүүн улсуудад дэмжлэг үзүүлэх багийн дарга Хурандаа Ням жаргал оролцлоо. За хамтаас үзэгчдээ маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш шинэ цагтаа иргүүлцлаа. Тэр баяртай.